Сайн байцгаана уу? Иргэдийн олон нийтийн санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх ээлжид подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд мэдээж энэ удаагийн подкаст аягүй гоё өвөрмөц өрөөнд болж байна. Тэгээд зочдоо танилцуулахын минь зөвшөөрөв. Миний бие нургуул, хүслэн, цагдаагийн байгууллагын төлөөлөл олох баясгалан. Тэгээд ариун гоо та бүхэн баг хараад таньж байгаа ах аягүй олны танил онцгой хүмүүсийг бид нар урьж авчирсан байгаа. Тэгээд цагдаагийнхан гэж. Тэгэхээр та энэ удаа 3 сард яг дэлхийн мөнгөний 7 хоног маань таарж байгаа. Дэлхийн нийтээрээ ялангуяа сүүлийн үед чинь залилан маань их одоо газар аваад байна. Тэгэхээр эхлээд гэхдээ би хувийн асуудал асуух гэдэг юм л та. Яагаад гэвэл арингуутаж баг уулзддаг юм чинь яагаад цагтаа болсон юм? Яагаад цагдаа гэдэг мэргэжлийг сонгосон юм бэ? За би анх сургуулаа төгсөөд жүжигчин одоо хөтлөгч ч юм уу урлагийн чиглэлээр мэргэжсэн хоногчдоо соёл урлагийн сургуульд орсон. Тэгээд жүжигчний ангид дотгоо матгшаа ангид нэг жил суралцаад ингээд ер нь яг урлагийн чиглэлээр цаашаа ажиллах хүсэл мөрөөдөл ер нь их байхгүй байна. Өөр тийм сонирхолтой гоё ажил хий гэж бодоод тэгээд ингээд анх цагдаагийн тэмээс судлаад эсэж ороод тэгээд цагдаагийн үндэсний ангийг төгсөөд ингээд цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн. За сонирхолтой мэргэжил. За тэгвэл нөгөө үндсэн сэцвэрхөө хооронд ялтчихгаа. Залилан гэхээр та нарт юу бодогдчихэ? За залилан эхлэх одоо яг энгийн үнээс тэхүү цагдаа үнээс тэхүүс хоёр өөрлөлтөө өвтөөрт бол одоо жишээ нь яг эрүүг хуулийн 17 дугаар зүйл заасан залилах гэмтэргийн бүрэлдэхүүн шинж үйлдэлийн арга иймэрхүү зүйлүүд бодогдож байна. Энгийн хүний хувьд арай өөр хүмүүс харж байна. Тэгвэл залилан гэхээр одоо тэгэл одоо юу гэдгийг одоо яг би нэг одоо хөрөнгө оруулалтын талаар л яг нэлээд одоо юу гэдгийг судалдаг. Тэгээ яг хөрөнгө оруулалтын талаар хөрөнгө оруулалтын үнцээс нь бодоод үзэхээр яг мөнгө чи өсгөж өгнө. Надаа одоо мөнгө өгчтэй. Тэгээд байхгүй алгуултагч байт юм уу те. Ийм зүйлийг би бол яг залилан гэж ойлгоод байгаа. Яг энэ хөрөнгө оруулалтынхаа ойлголтоор бол одоо холбож үзэх. Минийх орол мөнгөө л алдах. Ерөөсөө мөнгөө л алдах, мөнгөө л алдах. Залилангийн өвчнөд амын гол нь хүнээс мөнгө авахтаа зорилтоо тэр тухайн мөнгө юунд зарцуулах нь нөгөө хүн дээр тайлбарлаж мэдээж авна шүү дээ. Зөв харахгүй мөнгө авчихна гэж байхгүй. Тэнгүүтээ нөгөө зорилтоос хазаагаад өөр зүйл зарцуулаад тухайн иргэний охиролтой болгочоор тэр залилан гэж үздэг байж. Тэрнээс үнэхээр тэр нэг ажлыг бүтээгийн төлөө тодорхой хэмжээний мөнгө гаргаад тэр нь бүтээгүй бол бас тэрийг бүтлгүүдсэн бол тэр залилан гэж юу н авч үзэхгүй. Сүүлийн үед ялангуяа одоо нөгөө ингээд хүмүүсээ сошиалыг нь харахад бараг хулгай их шаардлага болчиход байгаа байхгүй ерөөсөө захим заллан тий хулгай ихэд бол ингээл хөөцөлтөөл араас нэг хүнийг тарагтлаад барьж аваад судлаад гэтээ хамгийн сүүлд тэр нэг макийн нөгөө үйл залхамжлагч нэг хэмжээний хэрэг айгүй хэцүү байсан тий Францд байжгаад маш их үнд идэлтэй таксинд дээрэмдүүлсэн хэрэг бол гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ дэр ялч бидний өнөөдрийн сэдвээр буцаж орж ирээ сошиал дээр өөрөө тэр хүн замаа заагаад өгчөөд шүү дээ нөгөө нэг дээрэмдүүлж байгаа хүмүүс. Тэгэхээр сошиал залилан буюу цахим залилан бол газар аваад байна гэдэг. Тэгэхээр танаа байгууллага дээр үн цахим залилангууд хэр их бүртгэгдэж байна? Цахим залилан бол нэлээдгүй бүртгэж байгаа. Ер нь бол нэг 5 гомдол орж ирсэн 3 цахимаар залилуулсан ч гэх юм уу тиймэрхүү бүртгэж байгаа. Энэ маань хизээс эхлээд ингээ бүртгэгдээд эхэлсэн гэхээр ковидын үед хөл хорионы үед Монгол хүмүүс 2 жилийн хугацаанд хөл хорионд байсан. Тэр үед нөхдүүд гэртээ суугаад гэртээ онлайн бараа захиалах ч юм уу. Ямар янз бүрийн байдлаар худалдаа наймааг онлайнаар хэрэглэдэг болохоор тий гэрээс онлайнаар хэрэглэдэг болсон учраас нөгөө нөхдүүд гимчтгээдүүд маань тухайд сэргэр нөгөө сэтгэхэд бодоод одоо ингэж залдий хийж чадсан болох юм байна. Түүнээс хойш Монгол ерөөхдөө их хурдцтай хөгжиж байгаа. Дээрээс нь банкны салбар тэр үед ялаа. Банкарч яг тухайн үед бол нэг аппликейшнүүд шинжлэгдэж явсан. Тэр үйлгээ хурдтай болчихсон тий. Тэгэнгүүт яг нөгөө юу аппликейшны дуурайлгаж хийгээд яг нэг тийм залилан бас явсан харагдаад шиг байсан. Фишинг яг нэг фишингийн арга. Эсвэл одоо нөгөө банкных нь мэдээллийн авьяа гингүүтээ нөгөө утас руу мессеж явуулна тий. Линк явуулсан. Энд дээр дарж ороод нууц үгээ хийгээд одоо солино гэж гэдэг юм. Иймэрхүү байдлаар бол ковид вирус явж ах шиг байсан.
явсан тий. Юу ерөнхий санхүүгийн мэдлэгийн хувьд болохоор ерөнхийдөө ингэ тийм байна л да нөгөө нэг нэр ямарч байж болно. Одоо заллингийн нэр жишлэл нь өөрчлөгдөд байдаг, аргачлал нь өөрчлөгдөхгүй байгаа даа. Үйлдэл тий танаагаар бол үйлдэлийн арга тий өөрчлөгдөхгүй байгаа даа. Тэгэхээр олон улсынж болон ерөнхийдөө нэг нийтлэг нэг дөрвөн нэг луур бид нар бол нэлээд судлаад үзсэн тий. Тэгэхээр эхнийх нь яг баясаа сая дурдчихлаа шүү дээ тий. Фишинг гэдэг байгаа. Тэгэхээр фишингийн арга нь ямар вэ? Тэгвэл одоо фишингийн арга гэхэр чи одоо яг хөө миний нэг харж ирсэнаар яг хөө нэг одоо залливч юм те. Одоо тодорхой хэмжээний хүмүүсийн мэдээллийг авах зорилгоор нэг өгөөш байдлаар нэг зүйл хийгээд хин тэр яг залхалтай үг нь бол загс. Хин тэр өгөөшийг идэхүү те. Тэр одоо өгөөшийг идсэн хүн яах юм гэхээр нөгөө хувийнхаа мэдээллийг алдах, банкныхаа мэдээллийг алдах те. Энэ аргалын болов гэж байна. Энгийнээр гэх юм бол ерөөсөө би загсны нөгөө юу дэгээ шийдлээ аль нэг нь л орох хэрэгтэй. Тэр маст л ерөөсөө ингээл хайчиж штэ те мастанд. Тэгэхээр гол арга нь болохоор өгөө шийдлээ баригдлаа. Тэгвэл би баясаас дахиад өргөжлөлт асуух гэдэг. Фишингийн ямар хэрэгүүд ерөөхдөө бүртгэлтэй байдаг ерөөхдөө. Түрүүн өслөнгийн манд урдгдсан одоо банкны мэдээллийг шинжилээ. Тэнгүүт фишинг нь одоо өгөөш маань нэг линк болоод ороод ирдэг. Тэр линкийг ингээд одоо банкнаас явууллаа гэхэд мэдээлэл шинжилгээ гингүү тэр линкэн дээр иргэд маань дарж ороод тэгвэл тухайн линкэнд одоо хаан банкны интернет банк ч юм уу янз бүрийн сайтыг яг дуурайлгсан өнгө дүрс зураг бичлэг бүх юмыг дуурайлгсан тийм зохиомжтой сайт үүсгэждэг. Зохиомжтой. Тийшээ мэдээж иргэд мэдээлэл шинжилгээнд бол өөрийнхөө яг үндсэн нэвтрэх нэр нууц үгээ хийгээд орохоор тухайн иргэний маань бүх мэдээлэл цаанаа хуулагдчихдаг. Банкны салбарынх нь. За өөр ямар фишингийн арга байна? Одоо кейс өөр кэш миний сонснох нөгөө нэг фейсбુકийн нөгөө нэг романсууд чи фишинг штэ ер нь аргын аль нэг хүүхэн тэнд залуу ч юм уу өртөөд байна гэдэг байгаа шүү. Ер нь бол миний харж байгаагаар одоо хувийн бодлоор монголчууд тийм дөрөв төвцтэй залуучууд их дуртай байдаг байна. Оо яа. Тэнгүүт гадаадын нөхдүүд маань гадаад ч юм уу аль улсын нэг иргэн маань Google Translate ашиглаад өөрийн дөрөв төвцөн юм эсвэл би инглиш хуулах ажиллагаанд явж байна. Энэ би одоо өнчин ганц тэгээ нэг жил 2 жилийн хугацаанд харилцаад бүр хайр сэтгэлийн дотн харилцаанд орцсноогоо дараа за би чамд ингээд мөнгө шилжүүлье. Ажиллагаа маань ингээд өнөө мараа шууд дуусгаж байна. Чи энэ мөнгийг авахд бол тэдэн дөрөв энэ дасанд байршуулаач. Тэгээ гадаад руу мөнгөөгөө өөлөө хийж дэлгэж шүү дээ. Түүнийхээ дараагаар ямар нэгэн байдлаар тэр харилцаж байгаа платформонд дандаа Telegram, Viber тиймэрхүү платформоор харилцдаг. WhatsApp нэдэр. Тэрнийхээ дараа тухайн аврагч иргэний маань блог гэхэд алгуулждаг. Тэгэхээр ариунгоосоо үржлэл түлээж үржлэн сэргийлэх юм байна. Фишингээс ялангуяа. За яг энэ кейсүүдийг одоо болоод байгаа нөхцөлөлүүдийг хараад үзэхээр манай монголчууд ер нь айгүй боломжийн амьдраад байгаа юм шиг харагдаад байгаа. Zegих мөнгө ингээд хүн өгөөд зээлдүүлээд итгээд идэг. Тэгсэн хэрнээ яг энэ тохиолдлуудыг бодоод үзэхээр санхүүгийн боловсрал байхгүй. Дээрээс нь эрх зүйн боловсрал байдгүй. Дээрээс нь маш гинэ тэмдгий. За яг энэ залилах гинт хэрэг тохирогч болоод байгаа эсвэл холбогдоод байгаа хүмүүсийн хувьд бол ямар ч эрх зүйн ойлголт байхгүй. Дээрээс нь хэн болохыг нь мэдэхгүй одоо тэр Рамас залилангийн хувьд хэн болохыг нь мэдэхгүй огт уулзж байгаагүй. Царайгаа хараад наазах нь видео кол хийж байгаагүй хүнд 200-300 сая төгрөг явуулах хэмжээний ихтгэл өнөмшөлт үрж гинэ гэдэг бол маш гинэ тэмдгий байна. За тэгээ дээрэс нь фэйсбүүкээр ингээл одоо iPhone 15-ийн та эзэн боллоо. Та ингээд шинэ гар утас авах хэрэгтэй болчлоо гэх ингээд notification түрээд ирэхээр дараад ороод өө за урьдчилан мөнгө шижүүлээл 15 таа болчлоо гэж ээж аваа таныг мэддэг найз зөвхөрхөө залгаж явах жишээний. Тэгэхээр энэ мэдээллүүдийг нягтлж шалгах мэдлэг мэдээлэл бас байхгүй байгаа. Тэгэхээр яг энэ хүн рүү мөнгө шилжүүлэх нь зөв юм уу? За магадгүй хин нэгэн тэр Рамас залиланд өөрийнхөө хайртай болсон гэдэг байгаа тухайн хүн яг аль улсын иргэн тэр тухайн улсад мөнгө хэмжлээд урьдчилгаа төлбөр болгоод энэ хүний шилжүүлэх гэж байгаа мөнгөний 5% тэдний өрөг болж гинэ гэж шилжүүлэх гэж байгаа тэр банк нь яг байдаг банк юм уу? За банк байдаг болоо гэхэд олон улсын гүйлгээ хийгээд банк болгоё гэж урьдчилгаа мөнгө шилжүүлдэг үгүй юу? Энэ мэдчлэн зөвлөдүүдийг хэрвээ шалгаад нягтлаад наад зах нь одоо нэг банкны хүн дээр ороод асуух ч юм уу эсвэл таньдаг мэддэг хүнээсээ одоо Google Translate ашиглаад хоорондоо чатлаад байгаа бол тэр мэйлийг нь ядаж транслейт хийгээд үзээд тэг Chrome руу ороод тэр банкны мэдээлэл харилцах утсаар нь холбоо мэдээлэл бариад асуугаад авсан бол энэ зэргийн одоо мөнгөн
хөрөнгөөрөө хохирохгүй за давхар зайлах гэх тэргийн хохирогчуд бол дам мөнгө гэлтгүү сэтгэл зүгээрээ бас давхар зайлуулж идэг. Тэгэхээр дахиад хий нэгэнд итгэх итгэл үнэмшгүй болох дээрээс нь хүн рүү мөнгө шилжүүлэхдээ хүртэл тийм айдсаад одоо бараг л трауматай болоод шүү дээ. Тэгэхээр энэ мэдчлэн зүйлүүдийг шалгаж нягтладаг байх, хөнгөн хийсвэр хандахгүй байх эдгээр зүйлүүд дээр анхаарах юм бол альва төрлийн тодорхой төрлийн интерес ирсэн зэрэглэх боломжтой. Фишингийн арга дээр тийм. Өөр ямар арга байна? Зөвлөн. Тэр нэг spear fishing гэж бас нэг баг шиг үлээ шүү дээ тийм. Spear fishing. Тэр нь бол яг миний ойлгосноор яг зохион байгуулалт. Тийм зохион байгуулалт яг нэг аж ахуйн нэгж ч юм уу яг нэг хувь хүн этгээдийн мэдээллийг авах зорилгоор яг одоо халдлага үйлцдэг ч байт юм лээ. Тэрийг spear fishing гэж. За spear fishing-ийн хувьд бол тэгээд хохирчвол этгээд гэмт этгээдэд маань бүлэг зохион байгуулалтаар судалдаг. Бүлэг зохион байгуулалт. За тэнгүүтээ тэр хохирч болох байгаа хүмүүсийнхаа аж ахуйн нэгж байгууллагуудынхаа байнга харилцдаг мэйл рүү тухайн төлөөлж байгаа байгууллагын мэйлийг цэг таслалын хүнд анзаарахдаггүйгээр хийж шинэ мэйл үсгэж тийшээ харилцах ч юм уу мөнгө төрөө шилжүүлж байгаа тийм байдлаар байна. Тийм болохоор нөгөө хүмүүс маань байнга л харилцдаг юм чинь байнга л ингэдэг юм чинь байнга л мөнгө шилжүүлдэг юм шиг итгэл төрсэн байгаа учраас цэг таслалын анзаарахгүй мөнгө шилжүүлээд өгч байна. Сүүлийн үед бас нөгөө нэг одоо ковид чинь угаасаа дэлхийн нийтийг цочрооцсон, юмны үн өссөн, зээлээ төлөхөд би бас ингэж сонсч байсан аахгүй нөгөө нэгд би зээлд орцсон би ингээд хүндрэлд орцсон. Тэгэхээр зээлээ дармаарадаг. Тэгэхээр санаатаагаар бас хүнлээ уурдах нэг юм бас төлөхөж олчоод шүү дээ. Тэрэн дээр чинь тэгэнгүүт тэр нөгөө нэг хөрөнгө оруулалтын луур гэдэг ингээд байгаа тийм. Тэр чинь бас албан ёсны хэллэгтэй. Гэхдээ юу лээ? Понзи. Понзи шүү дээ. Өнөөдрийн бас энэ подкастыг ашиглаж юу хэлэх гээд байна гэхээр бид нар аргын л мэдчих юм бол нэршил нь байгаад байна. Кейс нараас яваад байна. Тэгэхээр понзи буюу хөрөнгө оруулалтын шинж чанартай луур гэдэг. Энэ талаар манайх юм бодолтой. Хөрөнгө оруулалтын шинж ерөөсөө л одоо яг нөгөө бидний өмнө G50 шиг ярина шүү дээ. G50 шиг пирамид сулж шүү дээ. Тий, ерөөхдөө гэхдээ арай өөр юм шиг байгаа понзи чинь. Нөгөө нэг түрүүний чинь нөгөө ярьжсэн чинь нөгөө бэлтс мөрөн гэдэг чинь яг понзи хөвсгөлийн бэлтс мөрөнг тэрнээр яг нөгөө бид нар сандаг штэ цагдаач анхааруулаад Монгол банкны анхааруулаад наа чин луурэ шүү гэлэхэд яалтчгүй хүмүүс яаж юм бэ тоогоо таадаг юм билээ угаасаа тий гай бол гэсэн штэ ингээд тайлбарлаад хэлээс баг би мөнгө нэмэх чадаа мөнгө яах нь ямар үг гэдэл тий тэр бол айгүй том бас учирсан тий тэгээд судалгаад дурдсан чинь бид нар бас ингээд санхүүгийн боловсролын үйл ажиллагаа явуулахад ингээд хамгийн мэдлэг өндөр аймагуд гэсэн ялчгүй хүсэл гараад ирсэн байна. Тэгэнгүүт одоо бид нар чи анализ дүн шинжилгээ хийгээд одоо яач вэ гэдгсэн чинь ерөөхдөө мөнгө олоод эхэлсэн байна өдөртөд эхэлсэн байна гэсэн чинь Монгол үгэнд аюу гоё одоо Монгол үгэнд шиг нэг олон улсын үгэнд ингээд янз бүр гэсэн Монголд болохоор яг дурсан шунал гэдэг үг гараад ирж байгаа. Хүн мөнгөө өсгмөр штэ жоохон тий бэлэн тэгэхэд нөө понзын тоглолцлоо гэж би ойлгосон шүү дээ үү тий. Хүний шунал та тэр бол ерөөсөн хүмүүсийн шунал дээр л тоглолцож байгаа. Тий яг үнэ нэг хүн 2000 төгрөг өглөөж отоод яг 4000 олгоод өгчлөө тий. Тэр чинь тэгэл баг багаар өө ин чинь болд юм аа. За 10 өгч 20000 болд. 20 өглөөд 40 болоод ирээ. Тэнгүүт нь тэгэл заа ин чи ерөөсөн найдвартай юм байна. Тэгэл хамаг юм авч зарж мөнгө өгөөл тэр үед нь аль болчихж байгаа. Тэгээд энэ яг энэ ер нь яг понзи дээрч тэр ер нь зайлах гэм тэрийг бас нэг аюултай түгээмэл ингээд дэлгэрээд байдаг нэг шалтгаан нь ихэвчлэн ойр тойрны хүмүүсээр таньдаг мэддэг хүрээлэлээр дамжиж идэг. Одоо жишээ нь бид дөрөв айгуугаа найз байлаа гэж бодоод баясаа өнөөдөр 20,000 төгрөг хийгээд өвчлөлчлээ шүү. Тэгээд надад ярьчиход өө би 40 болоод 40-ийг аяг болгочлоо шүү. Тэгэл дамжаа явчихдаг. Тэнгүүд нөгөө итгэл үнэмшил нь улам нэмэгдээд тэнгүүд ингээ өө болоод байна шүү. Боломжтой байгаад байна шүү. Гэхдээ ер нь бол яг бодит байдал дээр хэн нэгэн хүний хөрөнгийг өсгөх гэж тэр хэмжээний мөнгөийг цуглуулна гэдэг бүр ямар ч тэнийг хүн сонсон уганд боломжгүй юм шиг санагдаад байгаа юм. Бодит байдал дээр нөгөө данс руу орж ирээл үржигдээд байгаа болохоор магадaltaй юм шиг. Нөгөө талаар бас хүмүүсийн залхуурах сэтгэлгээ бас аягүй нөлөөлдөг. Тийм, хэлбэрээр. Тийм, хэлбэр аргаар мөнгө олох сэтгэлгээ аягүй нөлөөлдөг. Өнөөдөр би ингээл ажиллаад цагтаа дээр тий хэрэг шалгаад эсвэл ингээл өдөр шөнөгүй ингээл жижүүрт гараад амтаж аврахгүй яваад мөнгө олж ирснаас нэг өнөр мөнгө шилжүүлээд буцаад урчиж орж ирээд байвал ер нь бол гоё штэ гэсэн сэтгэлгээгээр яваад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр яг энэ амар хэлбэр аргаар мөнгө олох гээд байна гэдэг бурууд байна. Дээрээс нь ойр тойрны хүмүүстэй, таньдаг мэддэг хүмүүстэй буруу мэдээлэл өгөөд тэр нь түгээлдээд байгаа. Тэгээд тэр асуудал бас эргээд нэлээд нөлөөтэй хөрөнгөждөг. Тэгээ маргач яг нэг юм л аягүй шуурдаг та тийм. Амар шуурдаг. Ячаа тэр хүн бүр хүний ихтгэл таацсан хүн байвал тэгээд дуусдаг шүү. Тэнд яг нөгөө нэг инфлюенсеруудыг бас юм нөгөө луурдаг хүмүүс амар ашигладаг шиг санагдав.
Тийм яг коммерцэр хүмүүс яг гимхэн харагддаг шүү дээ тий. Инфлюенсер хүмүүст чинь хүмүүс хүн болгоод итгэж ш танихгүй юм байж ерөөсөө итгэл яваад идэг үстэй тий. За тэгвэл Понзига бас нэг арга байгаа. Тэгээд бас нэг түгээмэл чинь яг нөө сая сүлжээ ярьсан. Сүлжээ гэхээр чинь яг үлээ одоо яг нь сүлжээний бизнесүүд гэж шүү дээ. Доороо хүмүүс эсвэлдэг тийм. Ингээл зүүн баруун гарнаа тэгэл тэр чин доошоо ингээд салаалал мөчөр болоод явдаг тийм. Ерөнхийдөө тэр сүлжээн дээр ч бол хамгийн ихэнд орснууд нь бол ерөнхийдөө жоох ашигтай ажилласан юм шиг байгаа тийм. Тэгээ сүүл доош төлсөн маа тэгэл ерөнхийдөө залилал өөр бол. Тийм, тэнцэнэслийг асуудал гарч ирээд тийм шиг. Сүүлийн нөө доош төлөх хүн үлдэхгүй болчихдог юм шүү тийм. Өө чи орцсон гэх. Чи ясаа би бас орцсон гэл ингээд явчихдаг. Тэгвэл яг нөгөө саяны ярьсан чи хүрээл дотор тийм. Хүрээлээс гарч чадахгүй яг хүрээл дотор юм байна. Сүлжээний нөгөө гэмт хэрэг дээр чинь яг нөгөө G-Time өөрчлөлт Stanford харагдчихсан тийм. FT байна, бэлтгэсэн мөрөн байна. Тийм. Гэхдээ тэр нь болохоор илүү хөрөнгө оруулалт тал руугаа гадсан. Тэгээ ялгаа нь ер нь сүлжээнийх тэр нөгөө нэг Ponzi хоёрын ялгаа нь ерөөхдөө юу юм бэ? Гэхдээ одоо сүлжээн ихээр яалчгүй одоо юу өгöd байгаа юм шиг нэг одоо тийм хураамж өгөөд тэрнээс нь хариуд гэхдээ бас нэг юм бүтээгдэхүүн үйлчлэгээ өгöd идэв шүү. Тэр чинь болохоор сүлжээний бизнес байгаа даа. Тийм. Бүтээгдэхүүн буюу бараа байгаад тахаар энэ бол сүлжээний бизнес буюу маркетингийн арга. А яг Clover дээр ороод ирэхээр бүтээгдэхүүн байхгүй. Тэгэл ерөөсөө амлалт авах хураамж төллөө. За би гишүүн болчлоо. Дараагийн хүн яах юм бол тэрнээсээ нэг тэдэн төгрөг авах гэхээр ерөөсөө мөнгө л байгаад байгаа. Clover гэхээр би одоо иргэн хүн болох юм бол одоо ерөөс мөнгө л ихэл юм бол тэгэл зүгтах хэрэгтэй юм шүү юм бол. Зүг. Яг зүгтхэнч бас хаашаа яг тэр санал нь яг бодит санал уу. Одоо сая нөгөө түрүүн ихэнд их баялаа хэлсэн шүү дээ. Одоо би үнэхээр нэг өөрөө жишээ нь хуваараа нэг үйл ажиллагаа явуулгаа таныг надтай хамт ингээд ажиллаач гэд нэг танаас нэг бага хэмжээний хөрөнгө оруулалт авлаа гэж бодоход яг тэр үйл ажиллагаа танд хийсэн юмаа хийх гэж ийнү эсвэл үнэхээр өөр юмд ашиглаад алга болцсон уу гэдэг чинь бас хамааралтай болчих واخхой. Цагдаагийн байгууллагууд бидний хувьд бол одоо яг судалгаа шинжилгээ дээрээс нь яг шалгаж байгаа хэрэгүүдийн төрлүүд нь юм байгаа гэж яригдж байгаа боловч хуулиндаа бол энэ дотроо Ponzi, сайт, онлайн байр, түрээс гэж ингэж ангилагдахгүй шүү дээ. Бүгд л яг 17-гийн 3 буюу эргүүлээ өмчлөх хэрэг эсрэг гэмтэр гэдгээрээ л явдаг. 17. Орсын эрүүгээ бол болохоор бас ангилсан мэт. Онлайн төлбөр тооцоо гэл тэр банкны яг бидний сайн яриадсан хэрэг болгоноор тусдаа зөвлөлтөд ангилж үзсэн. Бас тэгвэл бас зүгээр л юм тий. Гэтэ одоо тэгээд хэрэглэх хэрэг юм шүү. Юу гэж л хаа юм. Хамаараа 17-ийн 3 дугаар зүйл үе заллах гэж. Заллах юм байна тий. Яг санхүүгийн заллин гэж хэлбэт юм уу? Гэхдээ заллагч л угаасаа мөнгөнд үнэ хохирсон л гэж явна дээ. Яг мөнгөнд үнэ хохируулж бас яг биш л дээ. Тэгээд төрөг юу ч хийж болно. Юу заллуулсан гэсэн тохиол одоо тодорхойд тэр хуулиндаа яг ийм мөнгөн хэмжээ заасан зүйл ангууд гэж байгаа. Заагаагүй зүйл ангиж бас байдаг байхгүй юу? Тэгэхээр бас тэр болгоно тустай байдаг. Заллин дээр заасан байт юм. За одоо нэг тэдэн сая төгрөг хүртэл залсан бол 50 саяас дээш бол их хэмжээ. Тийм. Яг заллин дээр бол яг ийм тохирлын хэмжээ. Одоо зарим төрлийн гэмт хэрэг жишээ нөгөө цалингийн эсний доод хэмжээ гэж ярьдаг шүү дээ. Заллах гэмт хэрэгт бол тохирлын хэмжээ шаардахгүй. Яг тухайн хүний үйлдэлийн арга за өөр одоо бусад зүйлүүдээс хуулиасаар харж агаад хөндрүүлэх нөхцөл байдал руу орж ирж. Одоо манай салбар дээр нөгөө мөнгөнд тэмдэгтийг хурамчаар хийх юм бол эргэн хуулийн хариуцлага хуулийг 8 жил хүртэлх ял авна гэж байгаа юм. Тэгээд одоо ингээд ийм санхүүгийн юм заллаа гэх юм бол хэдэн жил авах уу? Энэ бол яг ийм өрөөсгөл одоо би энэ дээр яг нэг юм хэлчихв. Сэтгүүлчнэр дандаа яг ингэж асуудаг байхгүй юу? Би одоо жишээ нь ингээд төрөөс ингээд ингэсэн бол яг хэдэн жил авах уу гэд ингээд л байхгүй. Цагдаагийн байгууллага бол мөрдийн шалгах ажиллагаа явуулах үүрэг бүхий байгууллага. Тэгэхээр төрийн засгаа байгууллага дотор прокурор, шүүх гэдэг олон төрлийн байгууллага. Манайх бол яг тухайн хэрэг үйлдэгдсэн нөхцөлөд дээр мөрдийн шалгах ажиллагаа явуулаад хэргийг прокурорын байгууллагад прокурорын байгууллагаар шилжүүлнэ. Прокурорын байгууллага саналаа гаргаад шүүхөд шилжүүлсний дараа шүүх яг хэдэн жилийн хугацаатай ял оноохын тодорхой төрлийн тэр ялын санкцуудаас гарч байгаа аль санкцыг сонгож хэрэглэх гэдгийг шүүх шийддэг. Манайх бол зөвхөн мөрдөн шалгах. Шүүхээс нөгөө нөхцөл байдлын харгалзууд хөндрүүлэх үү, хөнгөрүүлэх үү те. Хэд ч яаж болох юм бэ? Ерөөдөө 2-8 жил.
Яг тэр дотроос яг хэдийн жилийг нь тэр хэргийн нөхцөл байдалтай танилцаад прокуророос саналаа гаргаад шүүх яг энэ саналаар нь тухайн хэргийг шийдвэрлэх зөв буруу юу гэдгийг харж агаад шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг л гэсэн үг. Тэгэхээр би тийч шалгаж байхдаа өө чи 3 жил ах юм биш үү гэж харах ямар ч боломжгүй гэсэн үг. Тэгэхээр нөх хохирлын хэмжээ зааж өгөөгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр юу юм одоо 200 мянган төгрөг залилсан хүн бол тэгээ 200 сая төгрөг залилсан хүнтэй ямар ч ялгаагүй ерөнхийдөө бол яг үндэ ялаа сонсвол ялгаагүй л ял сонсох уу тийм. Одоо прокурорлоо явуулаад түрүүний хэлсэн шиг нөгөө 50 саяас дээш гэдэг шиг одоо жишээ нь бол 200 мянга 200 сая өрч бол асар зэрэгтэй шүү дээ. Тэнгүүд нөгөө шүүгч прокурор тэр дотоод итгэл хэмжлэрэл шийдэх хэрэгтэй байхгүй. Тэнгүүдээ одоо жишээ нь 200 мянган төгрөгийн би хүнээс альжчлаа гэж бодоход тэрийг буцааж төлөхөд бол яг хуу виз хэлбэр шүү дээ. Тэрийг охирлоо нөхөн төлсөн байдал өмнө гэмт хэрэгт холбогдож шалгаж ирсэн байдал тэр ингээ хүчин зүйлсийг хувийн байдлыг харгалзан үзэн шил тэр шүүгээс шийднэ л гэсэн. Түүнээс яг тийм адилхан бол биш гэсэн. Сонирхолтой л юм. Мэдээгүй гоо бид нар яг подкастнаас мэдэж авдаг. Зачид өөр айгүй дуртай. Тэгэл яг подкастнаас яг юм асууж байгаагүй асуултууд авдаг. За тэгвэл нэгэнд би бол ингээд залилуулчлаа гэж ингээд бодонгот ер нь залилуулсан тохиолдолд яах юм? Хаашаа? Одоо манай банкны хэрэглэгчнэр бол зүгээр л тэгэл банк руу гооцтол би залилуулчлаа гэж хэлээ гэлээ. Гэхдээ яг процесс нь яаж явдгийг хэрвээ би залилуулсан тохиолдол процесс. За 23 оны 11 сард манай кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж байгуулагдсан. Бүтц оронтооны хувьд өргөчөөд. Үүн дотор 5 хилцтэй газар дотроо 5 хилцтэй. Үүн дотор шуурхай ажиллагааны хилцэг жишээнээр байгуулагдсан. Тэр мэн ямар ч юу өргөтэй хилцсэн вэ гэхээр одоо жишээ нь би захимаар залилуулад хин нэг итгэхэд энэ данс руу мөнгө шилжүүлчихлээ гэж бодоход тухайн энэ залилан байсан байна гэж ойлгоод яаралтай 102-ын тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөөд одоо энэ талаараа тайлбарлаж хэлэхэд шуурхай ажиллагааны хэлцтэй шууд холбогдчих. 102 руу заллаад. Тэнгүүд шуурхай ажиллагааны хэлцээс тухайн үед хойшлуулсан ажиллагаа хийгээд прокурорын зөвшөөрлөөр тухайн дансан тодорхой цагийн барилт хийж. Тэгэхээр бид нар нөө иргэдийн алдагдсан өрөнгийг хамгаалж явж байгаа гэсэн. Сүүлийн он гарснаас одоо өнөөдрийн байдлаар нийтдээ 3 тэрбум төгрөг барилт хийж ажилласан байна. Үүнээс одоо тодорхой хэмжээний хувийн иргэдэд буцааж олгосон байна. Тэгэхээр иргэд маань энэ талаар мэдээлэл байхгүй учраас хашаа хандах мэдээлэл залилуулчдаг. Тэгээд за яг хаа ажлын цагаар ажиллахгүй нутг байна. За нэг 7 хоног 10 хоногийн дараа тэгэхээр ч дамжаа явчихсан. Тэнгүүд нөхдүүд маань тухайн мөнгийг хаашаа шилжүүлээд хэмжүүлээд албалж байна. Тэгэхээр нөгөө хэрэг шалгах мөрдөн шалгах хугацаа нь л илүү ударшраад байна гэсэн. Дээрээс нь бас яг энгийн мэддэггүй юмнууд гэх юм бол цагтаагийн байгууллагын утас 102 гэж мэдээд байдаг. Тэгээд холбогдоод яг одоо кибрийн тусдаа дугаартай юу одоо надаас яг нөгөө нэг байн асууж байгаа асуултанд сануулад хариулчих юм бол 102 руу залхахаар кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар руу холбогдъё гэд холбогдоод ингээд саяны баясагийн хийсэн үйл ажиллагаанууд явагдах боломжтой. Эсвэл цахим одоо заллах гэмт хэргийн хохирогч болоогүй байгаа бол 102 руу залгахгүйгээр өөрөө тухайн мөнгийг шилжүүлсэн бол жишээ нь яг аль дүүрэгт явж байгаа шилжүүлсэн тэр нутаг дэвсгэрийнхаа цагдаагийн байгууллагт явдаг. Тэнгүүд хүмүүс болохоор би баян зэрэг тий амьдарч байгаа газараар очиод байдаг байхгүй юу. Тэгэхээр та жишээ нь машина бариад явж байхдаа талбай хажууд явж исэн бол сүхтээр явчихна гэсэн. За тэнгисийн хажууд явж исэн бол чингэлтэй нэг дээр гэдэг ч юм уу. Ингээд тухайн дансыг тухайн мөнгийг шилжүүлсэн газрынхаа харьяа цагдаагийн газар байгууллага дээр очиж өрөөлгөн гомлоо гаргана. За тэгээд дээрэс нь ажлын цаг дууссан юм чинь ингээд маргааш үрээдэрлээ гэж яриад байдаг. Цагдаагийн байгууллага бол 24 цагаар үргэлж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр таны ажлын цаг дуусаад яг хизээ цагдаа дээр очих боломжтой. Тухайн үед очиод мэдүүлэг өрөөлгөн гомлоо гаргах боломжтой байдаг. Намайг надаас илүү түгээмэл асуудаг асуултууд гэх юм бол яг эднэр байна. Банкны салбар дээр би карта алдчихлаа. Яах вэ? Бүгдээр л ухаалаг гаргацлаад аппликейшн тавьсан байгаа шүү дээ. Банкны аппликейшн тавьсан байгаа. Тийшээ явж байгаа бол карта блоклох, карта хаах, итгэхгүй болох энэ зүйлээ хийчихэд бол асуудалгүй л дээ. Тэгээ бүр болохгүй мах энэ банкуудын тусгай дугаарлуу залгаж болж байна те. Операторлоо те. Тэгээ энэ дэр чинь бас ингэж юм л ш. Зарим хүмүүс нэг одоо банкны мэдээлэл гэл бид нар сайн нэлээ яриадсэн шүү дээ те. Тэр мэдээллийн хүмүүс ерөөсөө шинжилдэг юм байна бас.
Яг тэр нөгөө нэг банк хязгаарч тань руу уцдахгүй хязгаарч мэйл явуулахгүй гэдээ бид нар яриад байгаа шүү дээ тий. Тэр магадгүй бид нар нөгөө нэг аппликейшн руу оронгуудаа нөгөө холбогдох утсаа бас олж явах хэрэгтэй байна. Дугаар өөрчлөлт тий. Тэгвэл энэ мөнгө чи алдагдаад банк холбогдохсон чинь дугаар нь байхгүй яах. Гэж банкчууд бас тэрүүнийг хайгаад явна. Тэр хувийн мэдээлэл банкн дээрээ заавал шинжилдэг байх хэрэгтэй юм байна. Тэ нөгөө нэг ирсэн чат мailing даваа шинжлэхгүй шүү дээ. Тийм. Банк эзэж тань уцдахгүй шүү дээ. Тэгэхээр банкны салбар дээр очих юм уу? Нэг л яах нь өөрөө банк руу аппликейшнээр бас өөрчлөлт нэг бас урьдчилан сэргийлэх арга байгаа юм байна тий. Бас энэ нэг аппликейшн одоо яг банкны аппликейшн ч гэдэг юм уу? Одоо энэ coin янз бүрийн одоо хүн болгон л ямар нэг юм руу нэвтэрч орох нэвтрэх нэр нууц үг гэдэг шүү дээ. Энэ дээр бас аягүй олон зарлах гэмтэрэг үлдээдэг. Тэгээ бид нэр сүүлд нөгөө бас нэг таадаг уу. Тийм. Тэгээд тэрэн дээр аягүй сонин юм таагаад байгаа байхгүй юу? Тэгээ яаж таагаад байгаа юм гэхээр одоо яг их аппликейшн нөгөө нэг том үсэг, нэг жижиг үсэг тусгаад юмдаг гэж байгаа л та. Тэгсэн хэрнээ заримдаа ингээд нэг зарим аппликейшн жишээ нь энэ одоо пассворд аягүй easy штэ зүгээр үү гэхээр зүгээр гэд хийчдэг штэ. Тэнгүүд хүмүүс ингээд лаа зах нь яг нөгөө амар хэлбэр мөнгө олох зорилгоор зарим хүнээс одоо чинь фэйсбүүкээр нөгөө хүний фэйсбүүк хакертаад мөнгө гуйдаг шүү дээ. Яг тэр мэрийг яаж үлдээ тань гэхээр утасны дугаарыг хийгээд нууц үгэн дээр нь давхар утасны дугаарыг хийхээр нэвтрээд орчихдог. Үгүй ямар амир. Тийм кейс зөндөө шүү. Тэгээ хүмүүс ингэдэг нөгөөнийг яг зарим хүмүүс тэгдэж шүү дээ. Би нөгөө аав ээжтэй фэйсбүүкийн кодыг нээгээд өгсөн чинь асуугаад одоо би яаж санах вэ гэд мартахгүй гэд миний охин нэрээр хийчих гээл. Мартахгүй гэд миний охин утасны дугаараар хийчээрээ. Гэт мартахгүй юм чинь гээд амархан нэрээ хүний нэрээр хүүхдийнхаа нэрээр нөхрийнхөө нэрээр утасны дугаараар хийснээсээ болоод бас айгүй олон төрлийн гэмт хэрэг тохироод байдаг. Тэгээ хүмүүс чинь ингэдэм байл да. Эхлээл нөгөө нэг зааврын дагуу амар хүчтэй код тэгэл те том жижиг үсэг цаад юм хэлээ. Тэнгүүтээ нөгөөдхөө мартцдаг. Тэнгүүтээ сэргийг заас юугүй зүгээр мартахгүйгээр те. Тэгээд нөгөө гэмтэтгээдүүд маань нэвтрэгнэр утасны дугаарыг таагаал маш олон оролдлого хийж шít мэдээж 10-аас 1 за нэг 100-аас 1 2 3 ч юм уу те. Тэгээ нэвтрээд орчдөг. Тэгэхээр ээж аав эмээ өвөө ойр дотны хүндээ эсвэл бүр үнээр мартагдахгүй хүчтэй нууц үг зааж өгдөг юм уу? Юу ч гэсэн л тийм хүн таах боломжтой нэр нууц үг хэмээрг байгаа байхгүй юу? Хүмүүс нь тэгээд бас нөгөө пин код мод банкныхаа картны хойно наадаг гэдэг. Скотч. Ингээд скотчтай ингээд наагаад Ариус зурх хэсэгтээ нас бичиж. Тэр бүр тэр бол өөр ингээд давхар асуудал үүсгэж байгаа байхгүй. өөрийгөө зүгээр л яа ингээд бариад өгч байгаа. Бас санаатай ашигладаг хүмүүс байна. Энд дэр би яг цагаан маалс асуумаар байгаа байхгүй. Одоо ингээд бид нэг орон нутгаар ингээд сурал мургал тийм байхгүй. За яг надаа нэг 50,000 өгөх гэсэн юм аа. Би угаасаа ингээд тэтгэврийн орлоготой. Яг миний тансаг ашиглах гэж яриад байгаа байхгүй. А тэгвэл тэрэн дээр одоо хуулийн хариуцлаган дээр чинь тэр хүн чинь гэмт хэрэгтэн болчих шүү дээ. Дансаар нь тэр мөнгө ороод гарчиж байгаа шүү дээ. Тэрэн дээр ямар комент ажиглах вэ? Ер нь энэ тайлбарлаад хэцүү. Яагаад тэгэхээр гэмт хэрэг одоо яг энэ гэмт үйлдэл эсвэл төхөө гэдэг зүйл чинь одоо чинь та санхүүгийн банкн дээр одоо жишээ нь энэ хүнтэй ингэж ингэсэн бол ингэж ном дээр бичсэн байдаг шиг гэмт хэрэгтээ ингэж гэмт хэрэг үйлдсэн бол ингэж үйлдэл болох наран заах боломжгүй байдаг байхгүй. Тэгэхээр тухайн хүнд асаа ашиглуулахдаа жишээ нь үнэхээр мэдээг ашиглуулсан юм уу? За ашиглуулахдаа мэдсээр ижиж ашиглуулад мөнгөний хамт өрөлдсөн юм уу? Эсвэл тэр мөнгөнд оролцоогүй ирнэ мэдчихсэн юм уу гэд үйлдэлийн аргаасаа шалтгаалаад аль төрлийн эрүүгийн хуулинд заасан зүйл заалтанд хамаарах гинэ гэдгээс шалтгаалаад өөр төрлийн гэмт хэрэгт холбогдох магадaltaй. Гэхдээ яаж вэ? Яг ингэх юм бол ингэ шүү, тэгэх юм бол тэгэх шүү гэж бас үйлдэлийн арга заагаад авах бас нэг бодлын буруу байдаг. Яагаад гэхээр одоо бидний подкастыг үзээд сууж байгаа хүн магадгүй яг ямар ч хүн байгаа юм билээ. Бидний зааж өгсөн үйлдэлийн арга ингэх юм бол би гэмт хэрэгтэй болох юм байна. Ингэх юм бол би холбогдохгүй юм. Ингэх юм бол холбогдох юм байна гэдэг зүйл мэдээд байдаг учраас бас үйлдэлийн арга болгоныг тэр болгон хэрэгтэд нээгээд мэдээлэл хийх боломжгүй байдаг. Сэдлийн хүч шийдэл давхар аргын заагаад гэж. Тийм биш. Тэгэхээр яг цагдаагийн байгууллага шалгаж байгаа хэрэг чинь тэгэхээр тэр талаараа бас яг өөр байгааз яг ингэж алхаж үлдсэн үү, гიშгэж үлдүүлтийг нь гөөж үлдүүлтийг нь гэдэг шиг бичсэн бичвэр байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр болгонд нь хамаатуулж одоо яг эрүүгийн хуулийг ашиглана. Бид нар бол одоо хууль хэрэгжүүлэгч байгууллага учраас хуулийг хэрэглэхдээ яг аль зүйл залтанд нь хамаарч ингэдгээсээ л хамаарч үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Юу н хэрэгтэй л бол хэрэгтэй болох юм биш үү? Гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэн гэж бас яг ярихгүй л дээ. Одоо гэмт хэрэгт холбогдох гэрчийн мэдүүлгээр ерөнхийдөө явдаг. Тэгээд яг тухайн хүнийг гэмт үйлдсэн шүүхээр одоо шийдвэрлэсэн эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн тооцно. Тэр хүртэл ер нь бол гэмт хэрэг үйлдсэн этгээд гэж тооцохгүйгээр сэжигтэй холбогдогч л гэж тооцдог.
Тэгээ гэмтэрэг үлдчихээр чинь бас виз мизингийн давхад чинь муу рекорд Тийм, гэдэг. тийм. Одоо энэ хүн сэжигтнэрээс ингээд рекорд бол үлдчихэл байгаа чи хүний талаар мэдээлэл шүү дээ. тий. Одоо банкны салбар дээр ингэдэг байхгүй бид нар чинь ингээд зээлийн мэдээллийн сан гэдэг тухайн хүний зээлийн талаар мэдээллүүд хатгалагддаг сан байгаад байдаг байхгүй. Тэгэхээр бидний ярьдаг юм юг урдчлан сэргийлэх хөрөнгө ярихаар яг энэ бол зээл олохгүй гэсэн үг бол биш ээ. Гэхдээ таныг хэр хариуцлагатай зээлдэгч вэ гэдгийг харуулж байгаа мэдээлэл юм аа гэж бид нар тайлбарлалтай байхгүй. Тэгэхээр магадгүй цагдаа дээр ч бас тийм рекорд бол байдаг бах те мэдээж тэр хүн одоо санаатаа санаагүйгээр ямар ч байсан тэр хүнд рекорд үлднэ гэдэг чинь ирээдүйд өөрийнх нь боломжийг өөрөөсөө хулгайлж гинэ л гэдэг ойлголт олчих гээд шүү дээ. Ер нь бол нөгөө талаар бол бодох боломж нь ална гэсэн үгтэй тэр чинь гадаад явах гад байдаг виз норч болчихдаг. Одоо чинь тэгэл баахан юмд жижигхэн мөнгөний төлөө бас тэгээд байх утгагүй юм шиг те. За ямар ч гэсэн нэлээл мэдээлэлтэй боллоо. Та хоёртаас ингээд манай подкаст оролцож байгаадаас баярлалаа. Тэгээд өнөөдрийн ярьсан юмыг ингээд бид нар ингээд дүгнжилдэг байхгүй. Тэгэхээр дүгнээд хэлэх юм бол ер нь л уурчтол одоо хүн болгоныг байгаа болгох юм байна. Ажил мэргэжлээс үл хамааран одоо та бол одоо санхүүгийн луврын хохирогч болох юм байна. Нэгт хоёрт санхүүгийн лувр гэдэг нь бол хохирлол нь бол та эд хөрөнгө болон мөнгөөрөө л хохирох юм байна. Одоо хохирлол нь за дээрэс нь маш их бухимдалд орох юм байна, стресст орох юм байна. За тэгээд луврын аргачлал гэсэн чинь сүүлийн үед болохоор одоо баясагийн хэлснээр бол цахим одоо лувр бол маш их газар авсан байна. Энэ дундаа болохоор нэг дөрвөн одоо төрлийн лувр байгаа дээ. Нэг нь болохоор фишинг буюу таныг бол ямар нэгэн байдлаар та өөрөө өртөх магадaltaй байхдаг орчныг үүсгээд таныг загас шиг бариад авчих юм байна. Энэ бол фишинг арга юм байна. За дараагийн нэг арга нь болохоор понзи буюу өгөөж амлаад хөрөнгө оруулалтын мөнгийг бол одоо өгөөж буюу одоо бидний хувьд бол банкны салбарын бол яаж ярих вэ гэхээр банкны хадгаламжийн хүүгээс дээш буюу 13%-аас дээш авах юм бол энэ бол би бодох хэрэгтэй юм байна. Энэ бол ямар нэгэн аргачлалд орцсон юм шүү гэх тээ. Тэгэхээр энэ бол бидний хэлээр хөрөнгө оруулалтын лувр буюу понзи гэдэг. За тэгээ эцэст нь хэлэх юм бол мэдээж луврын пирамид гэж яваад байгаа тийм. Яг сүлжээний бизнестэй ижилхэн аргачлалтай юм шиг мөртлөө бүтээгдэхүүн нь таны мөнгө байх юм байна. Ийм дөрвөн аргыг хэлэхэд бол бид нар луврыг бол ингээ шинж чанараар нь ялгахчих юм байна. Тэгээд бас түрүүн бас баясагийн дурдсанаар нэр ямар ч нэр ижүүлэх юм байна. Тэгээ ямар нэртэй ч тэгээ одоо Stanford ч байна, юу ч байна, FT ч байна. Луврын бол одоо лувр бол нэр бол ямар ч үеч болно таны жижигхэн дээр цэцэг оргуулна гэжээр те ямар ч нэртэй байж болох юм байна. За тэгээ эцэст нь манай Арангагийн хэлснээр болохоор бид нар лавраас нэгэнт одоо мөнгө алдсан тохиолдолд яах ёстой юм бэ гэхээр 102 ямарсан залгаж мэдэгдээд шуурхай арга хэмжээ буюу маргааш юм уу ажлын өдрөө гихгүйгээр 24 цаг байд юм байна. Хоёрт хэрвээ би нэгэнт лаврд болсон бол тухайн мөнгөө алдсан газрынхаа цагдаа хэлцдэг хандах хэрэгтэй юм байна. Эцэст нь хэлэх юм бол бидний зүгээс бол та санхүүгийн мэдл бол дээшлүүлэх хэрэгтэй юм байна. Би лаврд болохоос өөрийгөө сэргийлж чадахгүй гэдгээр дээр бол мадаас шалтгаалах юм байна гэд би олд үгэнтэй. Тэгээд мэдээж подкаст амттай байх хэрэгтэй гэдэг шиг нэг хачир байх хэрэгтэй гэдэг шиг бас те ийм хэрэгт холбогдож исэн хүний талаараас бид нар подкастын сүүлд бас нэг мэдээлэл өгье те. Бодит кейс өгөөд тэгээд подкастаар өндөрлөө гэж бодож байна. За тэгээд та нарт баярлалаа. Үзэгчтэй баяртай гэж хэлмээр байна. Зээлийн аппликейшны зээлийг нэмэгдүүлэн гэдэг яг тийм зарчмаар л зээлүүлж ирсэн байна. Энэ аппликейшнд би тодорхой үед зээлтэйсэн. Тэгээд дахиад мөнгөний хэрэгцээ байсан болохоор ингээд судалж үзэхэд Facebook-оор ингээ хүмүүс мөнгөний одоо зээлийн эрхийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн хүмүүс аюул байсан. Тэнд нь бас ингээд судлаад ингээд үзээд нэр нэмэгдүүлнэ гэдэг ингээд ихтгэл юмшил аюул төрсөн л тоо. Тэгээд хойд ингээд тоонт ингээд харилцаа холбоо үүсгээд ингээд иргэнийхээ үнэмлэхний зураг хүртэл явуулж байсан л тоо. Гэтэ одоо энэ бол худлаад байсан юм билээ. Тэгээд яг зээлийн эрхийн хэмжээг нэмэгдүүлэх үед 400-аас 500 сая төгрөг ингээд байршуулах хэрэгтэй. Одоо тэр аппликейшн дотор байршуулах хэрэгтэй гэдэг. Яг тэгээд байршуулснаас нэг 5 минут орчмын дараа ингээд блоклоод олгож ирсэн. Тэгээд ер нь бол зээлийн эрхийн хэмжээг бол нэмэгдүүлнэ гэж байдаг юм билээ. Яг холбогдох газруудтай нь очиж үзээд тэгэж зээлийн эрхийг нэмэгдүүлнэ гэсэн юм бол үнэхээр байдаг юм билээ шүү. Хөв хүмүүс байсан бүгд. Энэ хэрэг шийдвэрлэгдээгүй шалгагдж байгаа.
залилуулангуудаа тухайн одоо дүүргийнхаа цагдаагийн газартаа шууд очиод өргөдлөө өгөөд явж байсан. Одоо мөнгө байршуулах ч юм уу тиймэрхүү одоо танаас тийм шаардлага тавих юм бол тийм зүйл ерөөсөө байхгүй шүү. Та бүхэн минь тэрэнд бас анхаарал боломжтой, сонор сэрэмжтэй байгаарай. Ерөөсөө тэрэнд итгэж болохгүй шүү гэж хэлмээр.